Танд гинт iPhone 13 хожлоо гэсэн мессеж ирвэл яах вэ? Эсвэл энэ дээр дараад 3 сая төгрөг байртай болно гэвэл та дарах уу? Бидний өдөр тутмын амьдралд маш их мэдээллүүд эргэлдэж байдаг. Таныг лайк тарах болгонд цагаагаар харахад карт зурх. Таныг сая нүдэ завчхад юу тохиолдсон бэ? Дэлхийд ойролцоогоор нэг халдлага гарч 158 хүн пассвордаа мартаж 1250 вебсайт чухал мэдээлэл алдан 460 дотроо хортой аппликейшн татагдж байдаг. Манай дэлхийд дор хаяж 1.4 тэрбум төхөөрөмж байдаг нь эцсийн хүн амын тоотой тэнцүү юм. Энэ их төхөөрөмжүүдийн дотор бидний хайртай хүмүүсийн нууц мэдээлэл, утасны дугаар, банк, сошиалын нууц үг гээд жилд дунджаар 150 сая нууц мэдээллүүд алдагддаг. Энэ нь манай Монгол улсын хүн амыг 50 дахин үржүүлсэнтэй тэнцвэрж. Өдөр тутамд ашигладаг мэдээнүүдийн сайт, кино үздэг Animax, Google, Wikipedia гээд сайтууд зөвхөн нэг өдөрт л 30 мянгуулаа халдлагад өртөж мэдээллүүд авч байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэж байгаа дэлхийн топ 10 эрэлттэй мэргэжлийн нэг. 2013 оноос эрэлт хэрэгцээ нь 350%-аар өгсөн өссөн. Банк санхүү төрийн байгууллага гэх мэт хаанаас ч ажиллах боломжтой уян хатан доктортой мэргэжил, системийн аюулгүй байдлын мэргэжилтэн энэ бүх асуудлыг шийдэж биднийг хамгаалж байдаг юм байна. Сайн минь үзэрлээ. Бидэнд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх маш гоё аргыг олчихлоо. Шинжлэх ухааны технологийн сургуульд системийн аюулгүй мэргэжлэр чадварлаг боловсон хөшин бэлтгэдэг юм байна. Үүн дээрээс нэмэлтээр бүгд найрамдах солонгостой хамтарсан 20 дээр нэмэх нь 2 хөтөлбөрөөр оюутан залуусууд суралцуулдаг юм байна. Эдгээр залуусууд бидэнд хэрэгтэй болтой. Ажлын байр билээ.